자, 인사하시겠습니다. 자, 무대를 맨들게. 자, 한 주간 주님 안에 평안히 지내셨습니까? Нэг 7 оны одоо бүгдээрээ эзэнт дээр сайн сууцгааж явуу. 아이들과 매주 함께 교제하느라 수고 많으십니다. Хүүхдүүдтэйгээ 7 хоног болгон одоо нөхрөлөх гэж бүгдээр хөдөлмөрлөдөг байгаа. 말씀을 통해서도 За, өнөөдрийн үгээр дамжуулаад 아이들과 함께 교제할 수 있는 교훈을 받는 시간이 되었으면 좋겠습니다. тэрхүү хүүхдүүдтэйгээ нөхрөлөх сургамжаа хүлээж аваа сайн мэн хүсэж байна. 기도하고 За, хамтдаа залбираад 시작하도록 하겠습니다. хэлцгээе. 사랑과 은혜가 많으신 살아계신 하나님 아버지 감사합니다. Хайр нэгүслээд бэлхэм дүүрэн амьд оршимны бурхааваа баярлаа. 우리를 사랑하셔서 Биднийг хайрлан 육신을 입고 이 땅에 오셨고 хүний биеэр энэ дэлхий дээр ирж 우리의 모든 죄를 담당하시고 бидний бүх гэмнүүдийг өөр дээр өрөн 십자가의 고통과 заалмайн зовлон ба 예수님의 그 모든 피를 흘려주심으로 өөрийн бүхий л цусаа урсгаж 우리의 모든 죄를 용서해 주신 것 감사를 드립니다. бидний бүхий л гэмнүүдийг уужиж өгсөн тань талархаж байна. 성경을 통해서 그 말씀을 듣고 Библиэр дамжуулан тэрхүү үгийг сонсож 성령님께서 그 사실을 믿게 하신 그 은혜에 감사를 드립니다. ариун сүнс тэрхүү сонссон үгэнд итгэж чадхаа тусаж өгсөн талархаж байна. 그 사실을 믿음으로 우리가 구원을 받았고 Энэ үнэнд итгэснээр дамжуулан бид авралыг авсан билээ. 하나님의 자녀가 되었으며 Бурхан таны хүүхэд болсон билээ. 하나님의 은혜로 살아가고 있음을 감사드립니다. Бурханы нэгүслээр амьдрч чадхаар болгож өгсөн талархаж байна. 구원받은 이후에 또 우리와 함께 하시고 Аврагцнаас хойш бид бүхэндээ үргэлжид хамт байна. 우리 교회 가운데 지켜주시는 것 또한 감사를 드리고 Биднийг чуулган дотор хамгаалж өгж байгаад талархаж байна. 우리를 또한 충성되게 도와주셔서 Биднийг итгэмж хэмээн тооцсон. 하나님의 일을 맡겨주신 것 또한 감사를 드립니다. Бурхандаа өөрийн эрхэм муу ажиллаа өгсөн талархаж байна. 아이들과 늘 함께 교제할 수 있도록 도와주시고 Мөн хүүхдүүдтэйгээ үргэлжид сайн нөхөрлж чадхаар тусалж өгнө. 교제하는 시간에 함께 해주셔서 Нөхөрлөх цаг бүртээ мань хамт байж 하나님의 지혜와 능력을 부족해 도와주시기를 원합니다. Бурханы мэрэгүү ухаан хүчээр нөхөрлөхөөр туслаарай. 이 시간도 듣는 말씀을 교훈받을 수 있도록 도와주시고 Энэ цагаар сурж байгаа үгээрээ дамжуулан сургамжийг болон 그 교훈을 아이들과 교제할 수 있도록 인도해 주시기를 원합니다. энэхүү сургамжаа хүүхдүүдтэйгээ хамтдаа хуваалцахыг хүсэж байна. 이 시간도 함께 해주시는 것 감사를 드리며 Энэ цагтаа хамт байж өгж байгаа тань талархан 예수님 이름으로 감사하며 기도드렸습니다. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. 오늘 배울 말씀은 За, өнөөдрийн сурах сэдэв бол 부활하신 예수님입니다. дахин амьдсан Есүс. 예수님께서 우리 모든 죄를 담당하시고 Есүс бидний бүхэл гэмнүүлийг өөр дээр өрөн 십자가에 돌아가신 후에 загалмай дээр цуглагдсныхаа 3일 дараа 만에 다시 부활하셨습니다. 3 хоногийн дараа дахин амьдсан баг. 이 말씀을 통해서 За, энэ үгээр дамжуулаад 우리가 교훈을 받고 бид сургамжийг авав. 아이들과 함께 교제할 수 있는 내용이 있었으면 좋겠습니다. Хүүхдүүдтэйгээ нөхөрлж чадах тиймхүү нөхөрлийн цаг бүртээ сайн мэн хүсэж байна. 그럼 본문을 같이 보도록 하겠습니다. За, гол үүрэг очие. 고린도전서 1-р Коринт 15장 15 2절로 2-оос 8절까지 8 хүртэл 같이 한번 읽어보도록 за 하겠습니다. хамтдаа олсон бол уншия. За хамт уншия. Хэрэв миний тунгалсан үгийг та нар баримтаж бас дэмий хоосон итгээгүй бол та нар түүгээр аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны төрөнд дамжуулсан бичрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдрөө амьдуулагдсан агаад Кебет дараа нь өнөөх 12 доо үзэгджээ. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэг мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь орсжээ. Тэр дараа нь Яаковд тэгээд бүх элч нарт үзэгдсэн бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч тэр бас үзэгдсэн мэлээ. 오늘 읽은 말씀을 통해서 За, өнөөдрийн энэ уншсан үгээр дамжуулаад 부활하신 예수님이란 말씀을 가지고 교훈 생각해 보도록 하겠습니다. дахин амьсан Есүс хэмээн сэдвийн дагуу бүгдээрээ бодож үзгэнэ. 이 말씀을 보면 За, энэ үгийг харах юм бол 바울이 고린도 교회에게 말씀을 전했죠. Паул Коринт чуулганыханд хандаж одоо айлтж байгаа хнэ. 2절에 있는 말씀처럼 За, 2-дөр гарч байгаа үгтэй 내가 адилхан 너에게 전한 그 말씀을 굳게 지키면 миний тунхагсан энэ үгийг та нар баримтаж 구원을 얻는다고 했죠. одоо баримтлах юм бол авралыг авах болно гэж байгаа. 3절의 말씀은 За, 3-р ишлэлээр 내가 받은 것을 너에게 먼저 전한다고 했습니다. би хүлээн авснаа юуны дүрэн та нарт тунхаглаж байна гэж. 바울도 이 말씀을 받고 전한다고 За, 했죠. ич Паулийн үед ч гэсэн энэ үгээ өөрөө ихлээр хүлээж аваад авсан үгээ тунхаглаж байна гэж. 갈라디아 1장에는 За, Галаад 1-дөр болохоор 이 말씀을 누구한테 배운 게 아니라고 되어 있어요. за, энэ үгийг хэн нэгнээс сурсан биш. 사람에게 들은 것도 아니고 Хүнээс хүлээж авсан ч биш. 사람에게 배운 것도 아니고 Хүнээс одоо тийм ээ хүнээр заалгасан ч гэж байгаа. 누구에게 받은 거냐면 Хинээс хүлээж авсан бэ гэхээр 그리스도의 계시로 받았다고 했어요. Христийн одоо илчлэлээр дамжуулан хүлээж авсан гэж байгаа. 결국 복음은
Одоо сайн мэдээ бол 하나님이 알려줘야만 Бурхан өөрөө мэдүүлж өгчээж 깨달을 수 있다는 거예요. ухаарч чаддаг байна. 이 말씀을 За энэ үгийг 너에게 전한다는 거예요. та бүхэндээ тунхаглаж байна гэж. 그 말씀은 어떤 말씀이냐? За тэргүй тунхаглаж байгаа үг нь ямар үг вэ гэхээр 3절을 보시면 3 дугаар ишлээс нь үзэх юм бол 성경대로 그리스도께서 бичвэрийн дагуу Христ 우리 죄를 위해 죽으셨다는 거예요. бидний нүглийн учир өгсөн гэж байгаа. 우리 이 말씀에 대해서 잘 알고 있죠. Бид нэр энэ үгийг бүгдээрээ сайн мэддэг үг байна. 사람은 자신의 죄를 없앨 수가 없습니다. Хүн өөрийнхөө гэм нүглийг одоо цагаатгах чадахгүй 착한 일을 하더라도 сайн зүйл хийлээ гэсэн ч 그건 착한 일이고 тэрхүү сайн зүйл сайнаараа дуусна. 죄는 죄라는 거예요. Гэм нүглэн гэм нүглээрээ үлдэнэ. 죄가 많고 적음이 아니죠. За гэм нүгэл их байна уу бага байна уу хамаагүй тийм ээ. 죄가 있냐 없냐는 거예요. Гэм нүгэл байна уу байхгүй байна уу гэдэг байна. 사람은 자신의 죄를 없앨 수가 없습니다. Хүн өөрийнхөө хийсэн гэм нүглийг байхгүй болгож чадахгүй, уужилж чадахгүй. 그래서 그 죄를 Тиймээс тэр гэм нүглээ 예수님께서 담당하셨어요. яг нь тэр гэм нүглийг нь Есүс одоо бүгдийг нь хүлээж авсан байгаа. 그리고 그 죄값을 치르기 위해서 십자가에 달리셨죠. Тэрхүү өөр дээр хүлээж авсан гэм нүглээ бүрэндээ суужиж өхийн тулд загалмай дээр цуглагдсан. 모든 죄를 용서하시기 위해서 Бүхий л гэм нүглийг уужилж өхийн тулд 예수님이 모든 피를 흘리셨다는 겁니다. Есүс бүх цусаа урсгасан гэж байгаа. 우리 그 사실을 듣고 За бид нэр энэ үнэнд сонсоод 믿음으로 구원을 얻었다고 하는데요. сонсоод итгэснээр дамжуулаад авралыг хүлээж авсан гэж байгаа. 사실 복음은 За үндэ сайн мэдээ бол 예수님께서 십자가에 돌아가신 것만을 얘기하는 건 아닙니다. Есүс загалмай дээр өөд болсон гэдгээ дуустах байна. 오히려 더 중요한 건 Хамгийн гол чухал зүйл нь 4절의 말씀입니다. дөрөвдөр гарч байгаа байна. 4절 말씀 같이 한번 За 읽겠습니다. дөрвийг нь бүгдээр дахин хамт уншъя. Оршуулгадсан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад 뭔 얘기냐면 за энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 십자가에 돌아가신 이고 장사 되셨죠. за оршуулгадсан бичвэрийн дагуу одоо амьсан байгаа. 그것으로 끝난 게 아닙니다. Ингээд дуусаагүй 우리의 모든 죄를 짊어지고 피를 흘리고 십자가에 돌아가신 것 бидний бүхий л гэм нүглийг өөр дээр аваа загалмай дээр цуглагдсан. 그것으로 끝난 게 아니고 Одоо ингээд дуусч байгаа биш. 그 다음에 뭐예요? Түүний дараа юу болох нь 성경대로 사흘 만에 다시 살아나신 겁니다. бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан гэж байна. 부활하셨다는 거예요. За дахин амьсан гэж байгаа. 죽었다가 Үгээд 다시 살아나신 дахин амьсан гэсэн. 거예요. 이것이 부활인데 За энэ маань дахин амьлал. 이것이 우리에게 너무나 중요하다는 겁니다. За энэ маань бид бүхний хувьд эндүү чухал ахна. 그래서 부활을 통해서 Тиймээс дахин амьлалтаар дамжуулаад 우리의 복음에 대해서 좀 더 생각해 보려고 합니다. бид нэр сайн мэдээний талаар илүү гүн гүнзгий бодож үзэх хэрэгтэй ахна. 예수님에 관계된 많은 그 일들 중에서 За Есүстэй холбоотой маш олон үйл явдал дундаас 많은 사람들이 기억하고 있는 게 있습니다. одоо маш олон хүмүүсийн самдаг зүйл байгаа ахна. 뭐예요? Юу вэ? 크리스마스입니다. Одоо Христмас буюу 12월 25일. 12 сарын 25-нд болдог үйл. 여러분도 아시죠? За та бүхэн маань мэдж байгаа тийм ээ. 많은 세상에 많은 사람들이 이 날을 기억하고 있습니다. За энэ ертөнцийн амьдрэх маш олон хүмүүс энэ өдрийг мэддэг байна. 어떻게 기억하고 있어요? За яаж мэдээ тэмдэглэдэг вэ? 예수님이 Есүсийн 태어나신 날을 одоо төрсөн өдөр хэмээн боддог. 그리고 어디 태어났어요? Тэгээ хаан төрлөө? 마국간에 태어난 것도 기억하시죠? Малын дэргүү одоо тийм ээ одоо сарвчин дотор төрсөн гэдэг мэдчихэж байгаа. 크리스마스라고도 하지만 За Крисмас гэдэг байгаа. 성탄절이라고 해요. За энэ маань юу гэсэн үг гэхээр одоо дахин амжилтын баяр гэдэг байна. 귀한 날이라는 거죠. 고귀한 날이라는 거예요. Одоо дэндүү эрхэм нандин өдөр гэж байгаа. 성스러운 탄생한 날이라는 거예요. Одоо дэндүү сайхан одоо дахин төрөл. 성스러운 날인데 우리는 어떻게 지내요? Одоо энэ хүү дахин амжилт тэр өдрийн баяр тийм ээ бид нар яаж өнгөрөөж гинөө? 성스럽게 지내요? Одоо яг тийхүү энэ хүү баярын утга учирын дагуу одоо тэмдэглэж гинөө? 세상에 많은 사람들은 За энэ ертөнцийн дээр маш олон хүмүүс 그러지 못하고 있죠. одоо тэгж чадахгүй байгаа. 먹고 Идэж, 마시고 ууж, 즐기는 одоо 날로. бүгдээр яг нь зугаацдаг тийм баяр хэмээн боддог байна. 어쨌든 이들은 Ямар ч тач ихэр 세상에 хүмүүс 많은 사람들은 одоо ертөнцийн маш олон хүмүүс 예수님이 탄생한 날이라고 Есүсийн дахин одоо төрсөн өдөр хэмээн 12월 25일을 기억하고 있습니다. 12 сарын 25-ны өдөр одоо түүний мэндэлсэн өдөр хэмээн боддог байна. 근데 성탄절과 또 중요한 날이 За 뭐냐면 тэгвэл үүнээс одоо чухал өдөр нь юу вэ гэхээр 지금 말씀드릴 одоо хэлэх гэж байгаа 부활절이랍니다. дахин амжилтын баяр. 즉 예수님께서 십자가에 달리시고 Есүс загалмай дээр цуглагдав, 장사된 후에 одоо оршуулгадав, 사흘 만에 다시 살아나신 날. 3 хоногийн дараа дахин амьсан гэж байгаа. 그 날이 있어요. Одоо тэр өдөр нь байгаа хнэ. 그걸 부활절이라고 합니다. Түүнийг болохоор дахин амьсан өдөр гэж байгаа. 세상에 많은 사람들은 이 날에 관심이 없습니다. Одоо энэ ертөнцийн амьдарч байгаа маш олон хүмүүс яг энэ одоо өдөрт яг нь гол ач холбогдлоо үзүүлдэггүй. 알지도 못하죠. Мэддэгчгүй тийм ээ. 몇몇 기독교 단체들은 За хэдэн нөө Христийн одоо Христийн шишинтэй хүмүүс 교회에서 지키고 있어요. одоо сүмдэр яг нь энэ баярыг тэмдэглэдэг байгаа. 올해도 부활절 있었습니다. Одоо энэ жилийн үед ч гэсэн дахин амжилтын өдөр бол байсан. 4월 4 сарын 1일.
нэгэн. 4월 1일이 부활절이었어요. За энэ жилийн үед гэх юм бол 4 сарын 1 одоо дахин амжилтын өдөр байсан байна. 작년에는 며칠이었을까요? Тэгвэл өнгөрсөн жилийн үед гэх юм бол хэдний өдөр байсан бол 2017년에는 2017 оны үед 4월 4 сарын 14일. 14. 다르죠. Одоо өөр хагаад 그럼 2019년에 며칠일까요? тэгвэл 19 оны үед гэх юм бол дахин амжилтын өдөр нэг зоолохгүй 4월 4 сарын 21일. 22. 매년 달라요. Жил болго яг нэг өөрчлөгдөд явж байгаа юм. 이상하죠. Нэг сонирн байгаад 크리스마스는 12월 20일 딱 정해져 있는데 Христос Есүс анх дахин одоо анх юулээ төрсөн өдөр нь 12 сарын 25-нд 부활절은 тэгсэн чи дахин амжилтын өдөр нь 매년 달라요. жил болго яг нэг өөр болоод байна. 왜냐하면 Ягаад 이 гэвэл 부활절 정하는 방법이 있습니다. энэхүү дахин амжилтыг тогтоогоод байгаа тийм одоо ингээд мэдээд байгаа арга нь байгаа хнэ. 이거 니케 공회에서 처음에 이렇게 기준을 정했는데요. Одоо нийтийн зөвлөлөөс энийг анхудаа тогтоосон байгаа. 어떻게 정했냐? Энийг яаж тогтоосон бэ гэхээр 3월 21일 одоо 3 сарын 22 충분. нэгэсэндээ яг энэ өдөр 즉 해와 달의 길이가 낮과 밤의 길이가 똑같은 날이 있어요. нэгэсэндээ өдөр шөнийн яхмын тэнцлийн өдөр гэдэг байгаа. 그걸 충분이라고 하는데 За үүнийг болохоор 3월 21일이 지나서 одоо өдөр шөнийн тэнцэл гэдэг байна. 달이 둥그렇게 된 날. Энэ юу вэ гэхээр 3월 20일이 지나서 3 сарын 22-ны өнгөрөх юм бол 달이 둥그렇게 되는 첫 번째 주일. одоо нэмээ бүтэн сартай буюу тэргээ сартай болдгийг одоо эхний 7 хоног эхний 7 хоногийн 그날을 부활절을 정해요. одоо бүтэн сайныг яах нь дахин амжилтын өдрөө гэсэн байна. 그래서 매년 Тиймээс жил болгон 3월 22일부터 3 сарын 22-ээс ахуулаад 4월 26일 사이가 4 сарын 22-ны хүртэл 부활절입니다. дахин амжилтын өдөр юм боддог байна. 그래서 부활절에 달걀 나누는 거 혹시 보셨어요? Одоо дахин амжилтын өдрийг ингээд хардаг зүйлийг үзсэн болов? 달걀 나누는 거 보죠. 달걀, 운동. За өндөг дахин амжилтын өдөр болохоор нэг өндөг ингээд өгдөг тийм ээ. 부활절에 나눕니다. Одоо өндөг ингээд хүмүүс тарадаг байгаа. 근데 많은 사람이 하지 않고 Тэгээ маш олон хүмүүс 교회에서 해요. одоо нэг олонтаа тэмдэглээд идэг биш. 왜? Сүм дээр одоо хэсэг сүмүүд тэмдэглэдэг байна. 왜냐하면 За яагаад вэ гэхээр 많은 사람들은 이 부활에서 믿지 않아요. маш олон хүмүүс одоо үүнийг Есүсийг дахин амьсан гэдэгт нь итгэдэггүй. 그러니까 전하지도 않는 거예요. Тиймээс бусдад дамжуулдаггүй. 그래서 부활절은 사람들이 많이 기억하지 못하고 있습니다. Тиймээс яг нь дахин амжилтыг маш олон хүмүүс мэддэггүй байна. 이렇게 예수님 생애에 큰 두 가지 사건이 있어요. За Есүс энэ дэлхий дээр мэндэлсэн хоёр одоо том үйл явдал байгаа байна. 공생애의 가장 큰 두 사건은 뭐냐면 За Есүс энэ дэлхий дээр амьдарч байгаа тэрхүү зовлонгийн үед нь болсон одоо хамгийн том үйл явдал юу вэ гэхээр 3절에 있는 말씀처럼 саний 3 дээр гарсан үгтэй адилхан 우리 죄를 위해서 бидний нүглийн төлөө 죽으신 일, өгсөн гэж байгаа. 즉 십자가에 달리신 일입니다. Нэгсэндээ загалмай дээр цовлогдсон үйл явдал. 지난번에도 За 말씀드렸지만 өнгөрсөн удаа хэлсэн байгаа тийм ээ. 예수님께서는 스스로 달리셨어요. Есүс өөрөө цовдлогдсон гэж байгаа. 왜냐하면 Яагаад вэ гэхээр 우리가 할 수 없기 때문에. бид нэр тэр ажлыг хийж чадахгүй. 제자들이 물어봤다 그랬죠. Шамдрын асуусан гэсэн мэт 재물 많은 청년이 천국 갈 수 없다고 얘기하자. одоо нэгэн баян одоо залуу тийм ээ diwajin руу явж чадахгүй учраас 제자들이 물어봤잖아요. Шамдраас нь асуусан 예수님, Есүс 그럼 누가 구원을 받습니까? одоо хэн тэгвэл энэ хүү авралыг хүлээж авч чадах вэ? 저 청년은 Энэ залуу баяны хувьд 정말 착하게 үнэхээр дэндүү 선을 сайн 베풀면서 одоо сайн буян үйлдэнгээ 말씀으로 살려고 했는데 одоо үгийн дагуу амьдрах гэж хичээж байна. 저런 사람이 구원 못 Одоо 받으면 ийм хүн аврагдах бол штэ 누가 구원 хэн нь 받습니까? аврагдах юм бэ? 예수님 뭐라고 했어요? Есүс технодос нэвлээд 사람은 할 수 없을 때 хүнд бол боломжгүй 누가요? хэн 하나님 나라. бурханд яхнаа боломжтой. 사람은 자기가 스스로 어떻게 해서 구원받을 수 있지 않다는 Хүн 거예요. өөрийнхөө ямар нэгэн арга барилыг одоо баримтлаагээд яаж чадахгүй одоо гимнүглээ уучих чадахгүй. 근데 아직도 세상에 많은 사람들은 Тэгтэл одоо үртэл энэ ертөнцийн амьдарч байгаа олон хүмүүс 자기가 선을 행해서 өөртөө сайн зүйлийг хийснээр 좋은 дамжуулаад 곳에 가려고 해요. одоо яхнаа сайхан газар руу очно юм эндүрдэг. 예수님 뭐라고 했어요? Есүс үлээ 사람은 할 수 없을 때. хүнд бол боломжгүй. 사람은 할 수 없어요. Хүнд боломжгүй. 누가 할 수 있어요? Одоо хин хийж чадах юм? 하나님은 할 수 Бурхан 있습니다. бүх зүйл боломжтой гэж байгаа. 그래서 어떻게 해요? Тиймээс яасан бэ? 하나님이 그 일을 하시기 위해서 Бурхан энэ ажлаа гүйцэтгэхийн тулд 이 땅에 오신 거예요. энэ дэлхий дээр ирсэн баг. 그래서 어떻게 했어요? Тэгээд ялаад 스스로 өөрөө 베드로서 2장을 여기 잡아두시고 за энэ ишлээ авчруулаад 베드로서 2장 보시면 1-р Петр 2 2장 24절 1-р Петр 2-ын 22 같이 읽겠습니다. за алсан бол хамт уншия. Тэр нүгэл үлдээгүй аманд нь мих худал байгаагүй.
뭐라고 써 있어요? За энэ дээр юу гэж байна вэ? 24절에 22 дээр нь 누가 부탁해서 간 게 아니에요. хин нэгэн түүний гойсон учраас яах чарахгүй да үйлцсэн биш. 하루는 비시, 하루는 두루. 24 минут уучлаарай. 다시 한번 읽겠습니다. За дахин уншия. Бидний нүгэл өхөөлж зөв байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр бидээ өрсөн. Учир нь та нар түүний шарахаар итгэгдсэн билээ. 뭐 할 수 있어요? За энэ дээр юу гэж байна вэ? 예수님을 억지로 올린 게 아니에요. Есүс өөрөө албан шахалтай тэрхүү загалмайг үүрсэн биш. 예수님 대신 죽어줘야 합니다. 부탁한 게 아닙니다. Одоо Есүс тийм ээ өмнөөс чинь өмнөөс маань нөхөд өгөөч гэж би Есүсээс гуйсан биш. 그 나무에 달리신 이유는 Тэрхүү модон дээр өлөөгдсөн шалтгаан нь 우리들을 담당하시기 위해서 십자가를 지신 이유는 бидний гэм нүглийг өөрөн загалмай дээр цовдлогдсон шалтгаан нь 누가 부탁해서 아니고 хин нэгэн гуйсан учраас яаж чарахгүйсэн биш. 친히 Одоо өөрөө 스스로 달리시다는 거예요. өөрөө яг нь тэр загалмайг үүрсэн гэж байна. 예수님께서 왜 스스로 거기 달리셨을까? Есүс яагаад өөрөө тэрхүү модон загалмай дээр одоо цовдлогдсон бэ? 갈라디아서는 Галаад номон дээр 아버지 뜻이었기 때문이라고 합니다. одоо эцгийн хүсэл байсан учраас гэж байгаа. 갈라디아 1장 보시면 Галаад 1 갈라디아서 1장 갈라디아서 1장 Галаад 1-ийн 4절 4 1장 4절 찾으셨으면 За олсон болвол 같이 읽겠습니다. ханд уншия. Бидний бурхан бөгөөд эцгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ өөрийгөө өгсөн юм. 친히 달리신 이유는 Одоо Есүс энэхүү одоо цовдлогдсон шалтгаан нь 스스로 그 저주를 받으신 이유는 өөрөө тэрхүү хараалыг одоо сонгосон шалтгаан нь 하나님 뜻이기 때문에 Бурхны хүсэл байсан учраас 뭐예요? юу ах нь 순종하는 겁니다. дуулууртайсан гэж байна. 고통스럽고 Зовлонтой байсан, 수치스럽고 дэндүү ичмээр 피하고 싶었지만 мэдээж тэр зүйлийг одоо тийм ээ давахыг хүссэн. 스스로 거기에 달린 이유는 Цутаахыг хүссэн. Тэгтэл тэрхүү модыг одоо модон дээр цовдлогдсон шалтгаан нь 아버지 뜻이기 때문에 эцгийн хүсэл байсан учраас 말씀에 순종한 겁니다. өвөнд нь дуулууртай анзан бахна. 결국 십자가는 Одоо эцэг үдэндээ загалмай болов 고통스러운 곳이었지만 зовлон түүрийн газар боловч 순종이에요. 순종. дуулууртай байдаг газар. 그분이 순종했기 때문에 Тэр нэг нь дуулууртай байсан учраас 우리가 구원받을 수 있어요. бид ялаа урдаж чадсан бахна. 예수님의 큰 사건 중에 하나가 뭐냐면 십자가입니다. Есүсийг хийж гисэн олон үйл явдлуудын хамгийн чухал загалмай нь одоо зовлон. 또 하나 큰 사건이 뭐냐면 За бас өөр нэг том үйл явдал юу гэхээр 오늘 본문 за өнөөдрийн уншиж байгаа бол 15장 15-ийн 고린도서 15장 1-р Коринт 15 3절로 4절 15-ийн 3-аас 4. 다시 한번 읽겠습니다. Дахин хамт уншия. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны дөрөнд дамжуулсан бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан агаад. 첫 번째 얘기했던 건 십자가 우리 죄를 위해서 죽으신 거죠. За эхнийх нь хийж байгаа нь болохоор бид бүхний гэм нүглийн төлөө одоо өгсөн гэж байна. 두 번째로 큰 사건이 뭐냐? Тэгвэл хоёр дахь том үйл явдал юу вэ гэхээр 지금 말씀드린 саний уншсан 성경대로 사흘 만에 살아나신 бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан гэж байна. 부활하셨다는 겁니다. Дахин амьсан гэж байгаа тийм ээ. 이 부활이 우리에게 주는 의미가 무엇인가? Энэхүү дахин амжилт нь бидэнд одоо өгж байгаа сургамж нь юу юм болоо? 부활을 통해서 우리가 무엇을 생각해 봐야 할까? Дахин амжилтаар дамжуулаад бид нэр юу бодож үзэх хэрэгтэй бол? 이걸 한번 생각해 봤으면 За 좋겠다. үүнийг явнууд дор бүртээ бодож үзээсэй юм хүсэж байна. 첫 번째 예수님의 부활은 За эхний тийм ээ Есүсийн дахин амжилтын утга учирын шалтгаан. 믿는 우리에게 주는 의미는 뭐냐? За итгэж байгаа бидэнд өгж байгаа сургамж нь юу юм болоо? 의롭다는 겁니다. Зөв тийм ээ 여기 тооцогдсон. 잡아주시고요. За энэ үгээр хавчуурсан байгаа. 로마서 4장 Ром 보시면 4 로마서 4장 Ром 4 25절 4-ийн 25 로마서 4장 Ром 4-ийн 25절 25 페이지 수가 1274 дуурайдаас 4장 25절 찾으셨으면 Ром 4-ийн 25-ыг олсон бол 같이 읽도록 За 하겠습니다. уншия. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвдөхийн төлөө амьдсан юм. 여기도 복음이 기록되어 있죠. За энд ч гэсэн сайн мэдээний уурсан байна тийм ээ. 예수는 우리 범죄함을 위해서 내어줬다고 했죠. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан гэж юм. 십자가에 달리셨다는 겁니다. Загалмай дээр цовдлогдсон гэж байгаа юу? 그 다음에 뭐라고 했어요? Түүний дараа юу гэж байна вэ? 끝났다고 했어요? Ингээд дууссан гэж байгаа юу? 아니죠. Үгүй тийм ээ. 살아나셨어요. Амьлуулагдсан гэж байна. 왜요? Амьдсан гэж байгаа.
의롭다 하시기 위해서. Яагаад вэ гэхээр биднийг зөв болгохын тулд. 결국 무슨 얘기냐면 Тэгэхээр эцэг үр дүндээ юу ах нь вэ? 예수님께서 우리 죄를 담당하시고 십자가에 돌아가셨습니다. Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр зовлогдсон өөд болсон. 그걸로 끝난 게 아니에요. Ингээд дуусчих байх нь. 예수님은 Есүс 그거를 확인시켜 주시기 원해요. түүнийг шалгаж одоо тийм ээ шалгаж өгөхийг хүссэн 다 байна. 이뤘다 하시잖아요. Бүгдийг нь гүйцээсэн гэсэн. 그걸 확인시켜 주고 있다고. Гүйцэлдүүлсэн гэдэг маань юу вэ? Биднэрт яг нь баталж өгөхийг хүсэж 너희 байгаа. 모든 죄를 지고 내가 죽었는데 Таны бүхий гэм нүглийг өөр дөрөө дохоод би өгсөн. 그걸 믿냐? Тэнд итгэж гин үү? 확실한 증거 있어? Баттай баталгаа байгаа юу? 내가 보여줄게. Би түүнийг чи үзүүлж өгнө гэж 그 байгаа. 증거를 다시 보여주기 위해서 Тэрхүү баталгаагаа дахин нэг үзүүлж өгөхийн тулд 다시 살아나신 거예요. дахин амьдсан байна. 예수님께서 부활하시고 Есүс дахин амьлаад 많은 제자들이 나타났죠. олон шанрынхаа өмнө үзэгдсэн байгаа. 제자들이 나타나서 하신 얘기가 뭐예요? За шанрынхаа өмнө үзэгдээд айлцаг нь юу лээ? 너희에게 Та нар 평강이 있을지. амар амгалан байх болтугай 무슨 гэсэн. 평강이 있어요? Тэгэхээр чи ямар амгалан байх вэ? 우린 죄 때문에 고민하죠. Бид нэр бол гимээсээ болоод шаналж байсан. 우린 죽음에 대해서 두렵습니다. Бид нэр өглөөс айж байсан. 왜요? Ягаад? 심판이 있기 때문에. Шүүлтэй авчраас. 근데 예수님이 나타나서 하신 말씀이 뭐예요? Тэгтэл Есүс үзэгдээд айлцаг нь юу лээ? 평강이 있을지. Амар амгалан байх болтугай гэж байгаа. 너에게 평강이 있다는 거예요. Та нарт амар амгалан байх болтугай 더 이상 гэсэн. 죽음에 대한 심판이 없다는 겁니다. Одоо цаашдаа өвлийн талаар шүүлт байхгүй болсон. 왜요? Ягаад? 죄에 대해서 Гмийн тал дээр 내가 다 처리했다는 겁니다. гмийн тал дээр бүх зүйлийг чинь би шийдвэрлээд өгсөн гэж. 예수님의 부활은 Есүсийн дахин амьлалт болов 우리 의롭다. бидний зөв тийм 너희가 이상 болсон. 죄가 없다. Та нар одоо цаашдаа гим нүгэлгүй нэг юм болсон. 확실히 천국 갈 수 있다. Баттай деваажинд очих нэг юм болсон. 그거의 증거라는 거예요. Түүнийг баталж өгч байгаа хэрэг. 예수님께서 부활하신 증거, 부활하신 이유는 우리에게 증거를 보여주시는 거예요. Есүс дахин амьсан шалтгаан нь бидэнд баталж өгч байгаа гэж байна. 여러분 은행에 빚이 있다고 쳐보세요. За та бүх өөрсдийгөө банкнд өртөөгээ бодоод үзээрэй. 월말만 되면 걱정되죠. Тэгээ сар болгоод нөгөө өөрийнх нь цаг болох юм бол тийм ээ санаа зов. 돈을 갚아야 됩니다. Одоо мөнгө төлөх ёстой да. 전화 오죠. Одоо уртсан тийм ээ. 갚아야 한다고. Одоо өөрөө эдний дотор төлөөрэй гэж. 전화 오면 겁나죠. Тэгэл ингээл уцтах дуудлага ихэл юм бол нэг сандарна. 근데 내 사정을 아는 사람이 Тэгтэл миний энэ нөхцөл байдлыг мэдчихэж байгаа хүн 그걸 내 빚을 대신 갚아줬어요. яах нь намайг хараад миний өмнөөс миний өрийг төлөөд өгч. 그 얘기를 들으면 어때요? Тэгвэл өрийг маань төлсөн гэдгийг сонсох юм бол яах вэ? 되게 감사하죠. Нэг л их талархан тийм ээ. 야, 내가 빚 때문에 고민했는데 Одоо өрнөөс болоод их шаналж байлаа. 내 빚을 대신 갚아주다니 Өрийг маань бүгд өмнөөс маань төлөөд өгсөн байх. 정말 감사하죠. Дэндүү талархан нь 그런데 тэгтэл 증거가 없어요. одоо баталгаа баримт нэгдэггүй. 그럼 어때요? Тэгэхээр яах вэ? 정말 갚았나? Нэр өрийг нь төлсөн болов? 이걸 은행에 전화해서 물어봐야 되나? Тэгээ банк руу очиад одоо банк руу одоо залхад асуух хэрэгтэй болов? 무서워서 못 물어보죠. Тэгээ санаа зовоод айсанд асууж чадахгүй. 근데 Тэгтэл 영수증을 보여준다. баримтыг нь өгч. 당신의 빚을 다 갚았습니다. За таны тэр нөрний өрийг чи бүгдийг төлсөн шүү 그 гэж. 영수증을 보면 어때요? Тэгээ баримтыг нь харахаар яах вэ? 걱정돼요? Санаа зовх уу? 아니죠. Үгүй тийм ээ? 아, 내 영수증이 있구나. Нэрээ баримт нь энэ наа. 내가 확실히 Ояа 갚았구나. бацтай миний өрийг төлөөд өгсөн юм байна. 전화 왔어요, 은행에서. Одоо банкнаас дуудлага ирлээ. 뭐라 그래요? Яах вэ? 여보세요? Байна уу? 은행이요? Банкнаас 나 ирж 지금 다 байна. 갚았어요. Өөрөө төлсөн шүү дээ. 뭐라고요? Одоо юу нэ? 와서 확인해봐요. Хоёроо шалгаад үз. 여기 있으니까. Баримт нь энэ дагаа. 어때요? Тэгэхээр яах вэ? 영수증이 있으면 Баримт л байх юм бол 확신할 수 있는 거예요. бүр баттай одоо болж чадна гэсэн. 빚을 갚았다는 얘기만 하면 불확실하잖아요. Мэдээж яг өөрөө чинь төлсөн шүү гэдэг үгийг сонсоод дуусгах юм бол яг нь яг одоо яг баттай бүрэн төгс биш шүү дээ. 영수증이 있으면 확실해. Тэгтэл баримт байх юм бол дэндүү баттай болж ирнэ. 다시 부활하신 이유가 그런 거예요. Тэгвэл дахин амьсан шалтгаан яг энтэй адилхан байна. 예수님께서 우리 죄를 담당하시고 Есүс бидний гэм нүглийг өөр дээрээ тохон 담당하신 그분이 직접 살아나셔서 бидний гэм нүглийг бүгдийг нь аваад одоо өөрөө юуж байгаа гэхээр 그분이 직접 말씀하신 거예요. өөрөө айлцж байгаа хэрэг. 내가 처리했다 내가. Би гэм нүглийг чи шийдвэрсэн шүү. 내가 처리했기 때문에 Би гэм нүглийг чи шийдвэрсэн 내가 учраас 안다. одоо би мэдчихэж байгаа. 그러니까 너희는 Тэгмээс та бүхэн 평강하지. амар амгалан бай гэж байна. 부활하신 이유는 Дахин амьсан шалтгаан нь 우리에게 의롭다 하시기 위해서. биднийг зөв тэмээ тооцоолохын тулд 너희 모든 죄가 용서되었다. биднийг зөв болгохын тулд та нарын бүхий гэм нүглийг уучлсан. 내가 다 이뤘다. Би бүгдийг гүйцэтгсэн. 그러니까 내가 너희한테 얘기해. Тиймээс л би танад айлдаж хэлж байна. 뭐라고요? Юу гэсэн мэлээ? 의롭다. Зөв болсон. 죄가 없다. Гэм нүглгүй болсон. 그런 말이었다는 거예요. Аврагцсан гэсэн. 예수님이 부활하신 첫 번째 중요한 우리에게 의미는 뭐냐? Тэгвэл Есүс дахин амьсан эхний одоо тэр өгж байгаа сургамж нь бид бүхэнд юу өгж байгаа вэ гэхээр 우리를 биднийг 의롭다 하시려 зөв болгосон гэж. 믿으라는 거예요. Тэгсэндээ үүнд итэг гэж байгаа. 그 증거로 Түүний баталгаа болоод 부활하셨어요. дахин амьсан байна шүү дээ. 부활하신 의미의 두 번째는 뭐냐? Тэгвэл дахин амьсан гэдгийн одоо хоёр дахь өгж байгаа сургамж нь юу вэ гэхээр 요한복음 10장 보시면 Иохан 14, 요한복음 10장 Иохан 10-нд Иохан 10 10장
요한복음 10장 30절 Иохан 10:30. 찾으셨으면 Болсон болов 10장 30절 같이 읽겠습니다. Иохан 10:30-ыг хамт уншъя. Би болон эцэг нэг юм гэж айлтлаа. 뭐라고 써 있어요? За энд юу гэж байна вэ? 예수님께서 Есүс 많은 사람들에게 이야기하십니다. за маш олон хүмүүст айлтж хэлж байгаа. 나와 아버지는 Би болон эцэг 하나다. нэг юм а гэж байна. 뭐예요? Юу гэсэн үг вэ? 내가 Би 하나님과 Бурхан 같다는 тай 거예요. адил гэсэн үг. 이 얘기 듣고 많은 사람이 어떻게 해요? За үүнийг сонсон олон хүмүүс үгсэн байна. 판단하는 사람이 있었죠. Одоо энийг шүүмжсэн хүмүүс байсан. 믿는 사람도 있었어요. Итгэсэн хүмүүс байсан. 예수님이 하신 일을 보고 Есүс хийсэн зүйлийг нь хараад 많은 기적을 보고 маш олон тэмдэг гайхамшигыг нь хараад 믿는 사람도 있었어요. итгэсэн хүмүүс байсан 요한복음 байгаа. 7장에도 Иохан 7-аас үзэх юм бол 그리스도가 올지라도 Христ ирсэн ч бай 이 사람보다 더 많은 기적을 행할 수 없을 энэ 것이다. хүнээс илүү гайхамшигыг үлдээж чадахгүй байх болно гэсэн. 그래서 마태복음에도 Тиймээс Матай номон дээр ч гэсэн 호산나 호산나 хосана 주의 이름으로 오시는 자예요. Есүсний нэрээр ирэх нэгэн гэж байгаа. 많은 사람이 예수님을 믿었습니다. Маш олон хүмүүс эзэнд итгэсэн байгаа. 예수님 지금 말씀하신 За 것처럼 Есүс айлцантай адилхан 나와 아버지는 би болон эцэг 하나다. нэг юм а гэж байна. 예수님께서 말씀하셨잖아요. Есүс өөрөө айлцсан тийм ээ. 내가 곧 진리요, Би бол үнэн, 길이요, 진리요, 네, 생명이니 би бол зам үнэн амин. 나로 말미암지 않고는 Хинч надад дамжуулгүйгээр 아버지에게 올 자가 없고. эцэгт хүрэхгүй гэсэн. 근데 이 얘기를 믿었던 많은 사람이 있었지만 Тэгтэл энэ үгэнд нь итгэсэн маш олон хүмүүс байсан боловч 믿지 않는 사람도 많아요. итгээгүй хүмүүс ч гэсэн яг нь байсан бахна. 누가 믿었어요? За хин итгэсэн бэлээ 32절 보시면 31, 32절, 33절 32, 33 같이 읽겠습니다. Иохан 12, 32, 33-ыг хамт уншъя. Есүс тэдэнд олон сайн үсийг эцгээсээ би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн альнаас нь болж та нар над руу чулуу шиднэвэ гэхэд юдэчүүд түн сайн үлийн төлөө биш харин Бурхныг дормжлны төлөө бид тань руу чулуу шиднэ. Учир нь та хүн байж өөрийгөө Бурхан болгож чадна гэв. 뭐라고 써 있어요? Бурхан болгож яана гэж. 예수님을 하나님으로 믿는 사람도 있었어요. За Есүсийг Бурхан хэмээн итгэжсэн хүмүүс байгаа. 근데 믿지 않는 사람도 있었어요. Тэгтэл түүнд итгээгүй хүмүүс байсан гэж байна. 여기 유대인들이라고 표시되어 За 있는데 энэ дээр болохоор 유대чүүд гэж байгаа. 많은 서기관과 바리새인들 За 유대чүүд болон хуулийн багш нар. 그리고 그를 따르는 사람들 За 바리새чүүд түүнийг дагж ирсэн хүмүүс. 그들은 예수님을 믿지 않았습니다. Тэдгээр хүмүүс Есүст итгээгүй гэж байгаа. 그래서 32절처럼 돌로 치려고 했던 거예요. Тиймээс л 32 дээр гарч байгаатай адилхан чулуудчихсан бахна. 근데 예수님께서 За 얘기하시잖아요. Есүс хэлсэн тийм ээ. 내가 내가 한 일, 선한 일로 나를 돌로 치려 하느냐? Одоо сайн үлийн төлөө та нар чулуугаар чулуудах гэж байна уу? 어떤 일로 나를 돌로 치려고 하느냐? Одоо ямар шалтгааны үндслээр дамжуулаад над руу чулуу шиднэ гэж байна. 내가 너희가 돌로 칠 만큼 나쁜 일을 행했냐는 거예요. Би та нараа чулуугаар чидүүлэх хэмжээний тийм муу юм хийсэн юм уу? 이들이 얘기하죠. За 34. тэдгээр хүмүүс хэлж байгаа тийм ээ. 뭐라고요? 34 дээр 선한 일, 당신이 했던 그 기적이나 이런 걸로 돌로 치려고 하는 게 아니다. 33 дээр сайн үлийн төлөө биш юм аа. 뭐 때문에 한다고요? Юунаас олж ийн үү? 네가 하나님이라고 하니까. Чи өөрийгөө бурхан гэж байгаа учраас. 네가 스스로 하나님이라고 하니까 그건 참남되잖아. Өөрийгөө бурхан гэж хэлж байгаа учраас наадах чи яах нь одоо гин үл гэж байгаа. 왜요? Яагаад вэ? 그들의 눈에는 Тэдгээр хүмүүсийн нүдэнд 예수님이 사람으로 보였거든요. Есүс зүгээр хүн мэт үзэгдсэн байна. 아무리 기적을 베풀어도 Хичнээн их гайхамшиг тэмдэг үйлцэн ч 예수님께서 아무리 말씀을 하셔도 Есүс хичнээн их үгээ альцсан ч 당신은 사람이라는 거예요. та бол хүнээ гэсэн байна. 그래서 예수님께서 말씀하셨잖아요. Тиймээс Есүс альцсан мэт 내 말을 믿지 못하겠거든 миний үгэнд итгэхгүй болвол 뭐를 믿어라? юунд итгэх гэлээ? 내가 행한 일로 나를 믿으라고 했는데 Миний үйлдэж байгаа тэдгээр тэмдгүүдэд маань итгэе гэсэн. 그들은 그 일을 보고도 어떻게 해요? Тэдгээр хүмүүс тэрхүү бодитоор үйлдсэн тэмдгийг нь хараад хүртэл яалаа 믿지 않았다. итгээгүй байна. 그들에게 어떻게 했어요? Тэгээд яасан бэ? 예수님께서는 Есүс 다시 부활하셨습니다. яг нь дахин амьдсан байна. 무슨 의미예요? За энэ маань ямар утгатай үг вэ? 고린도 15장을 다시 보시면 1-р Коринт 15 руугаа дахин очие. 15장 15-ийн 5절로 5-аас 8절까지 8 хүртэл. 다시 한번 읽겠습니다. 5-аас 8 хүртэл дахин хамт уншия. Гэбэд дараа нь өнөөх 12-т үзэгджээ. Үүний дараа тэр 500 гаруй ах дүү нарт нэг мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Яаковд тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэс дутуу төрсөн мэт надад ч тэр үзэгдсэн билээ. 예수님께서는 부활하시고 За Есүс дахин амьлаад 조용히 하늘로 가신 게 아니에요. одоо чимээгүй өөрөө дэшээ тэнгэр рүү өргөцсөн биш.
부활하시고 어떻게 해요? дахин амьлаад яасан бэлээ? 12제자에게 보이고 12 шанарын 로백의 өмнө үзэгцэн, 형제에게도 보이고 500 гаруй ах дүүсийн өмнө 야고보에게 үзэгцэн, 보이고 Яаковын өмнө үзэгцэн, 만삭되지 못한 바울에게도 보이고 тэгээ дутуу мэд одоо Паулч үзэгцэн бахна. 뭐예요? Тэгээд юу ах вэ? 아는 사람에게 부활하신 걸 보여드렸어요. Маш олон хүмүүс өөрийгөө дахин амьсан гэдгийг харуулсан гэж байна. 뭘 뜻하는 겁니까? Тэгэхээр эн чинь юу гэж илэрхийлж байна вэ? 나와 아버지는 Би олон эцэг 하나라는 거예요. нэг юм аа гэдэг. 사람이 아니라는 거예요. Хүн биш юм аа гэдгийг харуулж байна. 유대인들은 Юдэчүүдийн 당신이 хувьд 사람으로서 어떻게 하나님이라고 얘기하냐고 했잖아요. та хүн байж өөрийгөө яаж бурхан гэж хэлнэ вэ? 믿지 않았어요. гэж итгээгүү тийм ээ. 예수님이 부활하신 건 뭐냐? Есүсийн дахин амьсан зүйл юу ах нь вэ? 내 말이 Миний үг нь 사실이라는 거예요. одоо миний хэлсэн үг маань үнэн бахна. 나와 하나님은 Би олон эцэг 하나다. нэг юм аа. 사람은 죽지만 Хүн өгдөг боловч 하나님은 бурхан болов 살릴 수 있다는 거예요. дахин амьдрах чадвартай. 부활하신 두 번째 의미는 뭐냐면 дахин амьдралтын хоёр дахь шалтгаан буюу хоёр дахь сургамж нь юу вэ гэхээр 예수님의 말씀은 Есүс айлцсан үг 사실이라는 거예요. үнэн бахна. 어떤 게? Юу нэ? 나와 Би болон 아버지는 эцэг нэг 하나다. гэдэг нь үнэн бахна. 그 말씀의 증거가 뭐냐면 За энэ үгийнхэн баталгаа юу вэ гэхээр 부활이라는 거. дахин амьдрал. 그러니까 부활의 두 번째 의미는 뭐냐? Тэгэхээр дахин амьдралтын хоёр дахь сургамж 하나님의 말씀이 사실, 예수님의 말씀이 사실이고 Есүс айлцсан үг нь үнэн. 예수님과 하나님은 Есүс болон бурхан 하나라는 거예요. нэг эсэн гэсэн. 자, 세 번째. За тэгвэл гурав дахь өгж байгаа сургамж. 부활이 우리에게 주는 의미는 무엇이냐? Дахин амьдралтаар дамжуулаад өгж байгаа сургамж юу вэ гэхээр 로마서 8장을 보시면 Ром 8 로마서 8장 11절 8-ийн 11 8장 11절 찾으셨으면 8-ийн 11-ийг олсон бол 페이지 수가 1277 8장 8-ийн 11절 찾으셨으면 11-ийг олсон бол хамт уншия. Мөн үгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийг үгсдээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин өхлийн биест чинь амь өгнө. 자, 예수를 죽은 자 혼자 살리신 이가 있죠. За Есүсийг үгсдээс одоо амьлуулсан нэгэн байгаа. 예수를 살리신 분이 있어요. Есүсийг амьлуулсан нэгэн би гэж байна. 그죠? Тийм байгааз 근데 뭐라고 써있어요? тэгтэл энэ дээр үж гэнэ үү? 그분의 영이 거하는 사람들. Амьлуулсан нэгний сүнс та нарын дотор гэж байна. 뭐예요? Юу вэ? 너의 안에 거하시면 Та нарын дотор оршно. 그 영으로 말미암아. Тэрхүү сүнсээр дамжуулаад 즉 예수님을 살리신 이의 영이 성령이 거하는 사람은 어떻게 한다고요? тэгвэл Есүсийг үгсдээс амьлуулсан тэрхүү ариун сүнс нь яа гэж байна вэ? 너희 몸도 Та нарын дотор 죽을 몸도 어떻게 한다고요? тэрхүү та нарын өөхөх биес дотор ч гэсэн яа гэж байна вэ? 살리신다. Одоо өгсөн биеийг чинь ч гэсэн амьлуулна гэж байна. 부활의 세 번째 의미는 뭐냐? Тэгвэл энэ хүү дахин амьсан гэж байгаа гурав дахь бидэнд өгж байгаа сургамж юу вэ гэхээр 하나님께서는 Бурхан 예수님을 Есүсийг 살리셨어요. дахин амьлуулсан. 우리는 그 사실을 믿습니다. Бид нар амьсан гэхээр үнэнд нь итгэсэн байгаа. 그 사실을 믿음으로 우리가 구원을 받았어요. Үнэнд нь итгэсэн учраас бид нар түүгээр дамжуулан авралыг авсан байна. 성령이 우리 안에 들어와서 Тэгээд ариун сүнс бидний дотор орсон. 그 사실을 믿게 했어요. Тэр ариун сүнс бидний тэр үнэнд итгэхээр болгож өгсөн. 우리 안에는 성령이 거하십니다. Бидний дотор ариун сүнс байгаа. 여기 뭐라고 써요? Энэ дээр үж гэнэ үү? 그 영으로 말미암아 어떻게 해요? Тэрхүү сүнсээр дамжин үж гэнэ үү? 우리도 Бид нар ч 살린다는 거예요. одоо өхлийн биест маань ч гэсэн амь өгнө гэж байна. 예수님의 부활은 Есүсийн дахин амьлалт бол 뭐예요? юу ах нь вэ? 믿는 자, Итгэж байгаа хүмүүс 구원받은 자의 итгэж хүрдэг 부활이라는 거예요. одоо дахин амьлалт нь болж ирнэ гэсэн. 내가 지금 비록 이런 몸으로 이 땅에 살고 있지만 Хэдийгээр би одоо энэ дутмаг биеэр энэ дэлхий дээр амьдарч байгаа ч 어떻게 해요? яа гэж гэнэ үү? 부활한다는 거예요. Дахин амьлна гэж байгаа. 육신을 입고 이 땅에 살고 있어서 Энэ хөө бие махбодоор энэ дэлхий дээр амьдарч байгаа маа. 힘든 점도 있죠. Хөөе хэцүү хүнд 어려운 점도 зүйлүүд 있어요. зовлон зүйлүүд 몸이 아플 때도 би 있죠. өвдөггүй гэж байгаа. 나이를 점점 먹어보세요. За нас ахаад үз 힘들어지죠. хэцүүддэг. 예전에는 다쳐도 Өмнө жоохон ингээд бэртлээ. 금방 나요. Тэгсэн жахмаа хурдан идэгчдэг байсан. 나이를 먹었을 때요? Гэтэл одоо нас ахаад тусам яг уу 낫지는 않아요. одоо бэрсэн жахмаа хурдан идэгдэггүй байна. 우리가 먹지 못하면 어때요? Тэгээ бид нэр идэхгүй болохоор яадаг вүлээ? 힘들고 배고프죠. Одоо их хэцүү тийм ээ ядраас үлддэг. 자지 못하면 어때요? Тэгээ унтахгүй нойргүй болоод байвал яг уу 죽을 것 같죠. одоо лүхөх мэтэл болдог үү? 우리가 비록 이 땅에 이 육신 입고 살고 있지만 Бид нэр хэдийгээр энэ дэлхий дээр ийм бие махбодтой амьдарч байгаа боловч 우리는 예수님처럼 언젠가 부활한다는 겁니다. бид нэр Есүстэйгээ адилхан хэзээ нэгэн цаг дахин амьлах болно. 자, 다시 고린도전서 15장을 보시면 1-р Коринт 15 15장 50절, 15-ийн 50 51절 51 페이지 수가 1301-ээс 50절로 51절 50-51 같이 읽도록 за 하겠습니다. хамт уншия.
Ах トゥ нараа үүнийг би танарт хэлье. Магбаа цусан Бурхны хаанчдыг өвлөж чадахгүй, муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун би танарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. 뭐라고 써 있어요? За энэ дээр юу гэж байна вэ? 썩을 것은 Одоо устдах зүйл нь 우리 육체는 중요하지 않아요. бидний энэ хүү бие махбод чухал биш юм аа. 하늘나라에 갈 수 없습니다. Одоо Тэнгэрийн улс руу энэ бие махбод явчихгүй. 그 비밀을 얘기한다. Гэхдээ нэгэн нууцыг хэлье гэж байна. 우리가 순식간에 Бид бүгдээрээ 마지막 날에 다 변해요. одоо нүд эренхийн зур яах нь өөрчлөгдөх болно. 그러니까 뭐예요? Тиймээс яах нь 자지 말라는 겁니다. бүү унт гэж байгаа. 이 세상에 Бүү нойрс гэж байгаа. 세상 것에 마음 주지 말라는 거예요. Энэ ертөнцийн зүйл рүү өөрийн сэтгэлээ бүү хандуул гэж байгаа. 그건 썩어질 것이고 Эдгээр зүйлсээ чи бүгдээрээ яах нь устдах зүйл. 그러므로 잠자지 말라는 거예요. Тиймээс бүү нойрсох тун гэж байна. 왜요? Яагаад вэ? 예수님이 부활하신 것처럼 Есүс дахин амьсандаа адилхан 우리도 бид ч гэсэн 부활할 거예요. дахин амьлах болно. 예수님의 부활의 세 번째 의미는 뭐냐? Тэгвэл Есүсийн дахин амьлалтын одоо амьлалтаар дамжуулаад өгж байгаа 3 дахь сургамж нь юу вэ гэхээр 예수님의 부활, Есүсийн дахин амьлал 내 부활. миний дахин амьлал. 우리도 부활한다는 거예요. За би ч гэсэн яг нь бид ч гэсэн дахин амьлна гэсэн. 예수님의 부활의 의미가 그렇다는 거예요. Есүсийн дахин амьлсан тэрхүү сургамж нь биднэрт одоо энэ үнийг хэлж өгч байгаа 이 хэрэг. 예수님의 부활은 Есүсийн дахин амьлалд 많은 사람에게 영향을 끼쳤어요. маш олон хүмүүст нөлөөлсөн байгаа. 이 고린도서를 기록한 바울에게도 큰 영향을 끼쳤어요. Энэ хүү Коринт номыг бичсэн Паулийн хувьд ч гэсэн яг нь их нөлөөлсөн гэж байна. 자, 바울은 어떤 사람이었느냐? За Паул маань ямар нэгэн байсан бэ гэхээр 디모데 전서를 보시면 1-р Тимот номоос олж уншъя. 디모데서 1장 1-р Тимот 1 13절을 보시면 1-ийн 13 같이 들어가겠습니다. За 13-ийн хамт уншъя. Би өөртөө доромжлогч, хавжигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг ав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үлдсэн юм. 바울이 내가 전에는이라고 했잖아요. За Паул би урдэн гэж юм тийм ээ. 이 전에는 뭐냐면 За энэ хүү урдэн гэдэг маань юу вэ гэхээр 바울이 그 성경을 믿지 않는 사람이 아니었어요. за Паулийн хувьд гэх юм бол яштай Библийг итгэдэггүй байсан хүн бол биш. 사도행전 2장 22장에도 뭐라고 써 있느냐? Үйлс 22 дээр гэсэн үг вэ гэхээр 내가 예전에는 열심히 했다는 거예요. би урдэн хичээнгүй байсан гэж байна. 가말리엘 문화에 있었고 Одоо тэргөө 좋은 선생님 밑에서 열심히 잘 배웠고 одоо дэндүү сайн багшийн доор сайн зүйлийг сурсан. 누구보다도 율법에 열심히 했던 사람이에요. Хиунээс илүү тэрхүү хуулийг сайн сахдаг байсан гэж байгаа. 그래서 Тиймээс 예수 믿는 자를 핍박했던 사람이에요. Есүс итгэдэг хүмүүсийг хавчдаг байсан гэж байна. 여기 있는 것처럼 За энэ дээр гарч байгаатай адилхан 해방자요, одоо доромжлогч, 핍박자요, хавжигч, 포행자요. хүчирхийлэгч байсан гэж байна. 왜요? 열심히 있었거든요. Яагаад вэ? Хичээнгүй байсан байна. 하나님이 열심히 있었어요. Бурхны тал дээр хичээнгүй байсан. 근데 Тэгтэл 예수라는 사람이 하나님이라고 하는 겁니다. Есүс гэдэг хүн өөрийгөө бурхан гэж байгаа. 어떻게 사람이 하나님이 될 수 있냐? Яаж хүн өөрийгөө бурхан болгож чадах 그건 вэ? 하나님이 모독하는 거다. Энэ ч ихтэй бурхныг доромжилж вэ хэрэг? 그들을 회방하고 핍박하고 포행했던 겁니다. Тиймээс тэднийг яах нь доромжлон хавдсан хүчирхийлсэн байна. 근데 뒤에 뭐라고 했어요? Тэгтэл доор нь юу гэж байна вэ? 내가 알지 못할 때는. Одоо үл итгэл доороо гэж байна. 회방하고 핍박하고 포행했던 이유는 뭐냐? Тэгвэл доромжилж хавжиж хүчирхийлж байсан шалтгаан нь юу ах нь вэ? 몰랐었기 때문에 그렇다는 거예요. Үл итгэл доороо мэдэхгүйгээр үйлцэн гэж байгаа. 예수님이 Есүс 하나님인지를 몰랐던 거예요. бурхан гэдгийг мэдэхгүй байсан байна шүү дээ. 그때는 Тэр үедээ 포행했어요. одоо тэдгээр хүмүүсийг 핍박했어요. доромждог байсан, 핍박했다. хавчдаг 근데 байсан, 지금은 хүчирхийлдэг байсан. 고린도 형제들에게 편지를 보내잖아요. Тэгтэл одоо хардаа Коринтчуудын ахын дүүс захтал хэлээж байна. 예수님을 전하는 사람 됐잖아요. Есүсийг дамжуулдаг тунхагладаг нэгэн болсон байна. 핍박했던 사람에서 왜 갑자기 전하는 사람이 됐느냐? Хавчигч юм байж чад яаж гинт дамжуулдаг одоо хүн болсон байх вэ? 사도행전은 이렇게 얘기하고 있습니다. За Үйлс номон дээр ингэж гардаг. 사도행전 22장을 보시면 Үйлс 22 바울이 Паул 사도행전 22장 Үйлс 22 6절로 22-ийн 6-ны 8절까지 6-аас 8 페디스가 1259 дэх хуудас 22장 6절로 8절 Үйлс 22-ийн 6-аас 8 찾으셨으면 같이 Хасан болов 읽겠습니다. хамт уншия. Үдийн алдад би Дамаскд өгөөж явдал гэнэт хурц гэрэл тэнгэрээс засарч намайг хүрээлэн авахд би газар унсан. Тэгтээ савуулаа юунд чи намайг авчин вэ гэх дуу сонсогдлоо. Эзэн та хэн бэ гэсэнд тэр надад чиний хавчиж буй Назарын Есүс бол
би байгаа юм гэлээ. 뭐라고 써 있어요? За энд юу гэж гинөө? 다메섹으로 가는 길이었어요. Дамаск руу дөхөж явдал гэж байна. 뭐 하러 갔어요? Юу би болов? 다메섹 지역에 예수를 믿는 자가 있다는 걸 알고 잡으러 가는 길이었어요. Дамаск гэдэг газар Есүс итгэж байгаа хүмүүс би гэдгийг сонсоод тэдгээр хүмүүсийг баримжихаар явж байсан байна. 예루살렘에서 먼 길이었지만 그 길도 마다하지 않고 갔어요. Иерусалимаас нэлээд зайдуу газар байсан ч тэрийг нь үл тоон януу явсан бахна. 정말 열심히 있었던 За 사람. дэндүү хичээнгүй хүн байсан бахна. 근데 그 길에 누굴 만났어요? Гэтэл дэх явц дундаа хинтээ тарсан гэж гинөө? 예수님을 만났어요. Есүстэй уулзсан гэж байгаа. 나사렛 예수. Назарын Есүс. 그러고 뭐예요? Тэгээ эцэг үрдэнд юу болсон байна вэ? 부활하신 예수님께서 Дахин амсан Есүс 바울을 만나셨어요. Паултай уулзсан бахна. 바울이 어떻게 했어요? Тэгээ Паул яасан бэ? 변화됐어요. Паул өөрчлөгдсөн. 부활은 Дахин амлалт бол 사람을 변화시켜요. хүнийг өөрчилдөг гэж. 누굴 변화시켰어요? Хэнийг өөрчилсөн бэ? 예수님을 핍박했던, Есүсийг хавчиж байсан. 포행자였던, Есүсийг доромжиж байсан. 해방자였던 Хүчирхийлэгч байсан. 바울을 변화시켰어요. Тийм Паулыг өөрчилсөн гэж. 어떻게 해요? Яаж өөрчилсөн 자기 бах вэ? 목숨을 걸고 전하는 사람으로. Өөрийнхөө яг нь амиг хүртэл дэмжин тавин тунхаг чадах тийм хүн болгон өөрчилсөн байна. 부활하신 예수님께서 За дахин амсан Есүс 바울을 변화시켰어요. Паулыг өөрчилсөн гэж. 바울만 변화시킨 게 아니에요. Тэгвэл ганцхан Паулыг л өөрчилсөн биш. 마태복음 26장을 보시면 Матай 26-аас харах юм бол 또 한 사람을 크게 бас 변화시키셨는데 өөр нэг хүнийг агуугаар өөрчилсөн байдаг. 마태복음 26장 Матай 26 75절 75 페이지 수가 1102 дугаараас 26장 75절 Матай 26-ийн 75 같이 읽도록 하겠습니다. За 75-ыг бүгдээр хамжуулъя. Тэгээд Петр дахиад онгохоос өмнө чи намайг 3-5 үгүйсгэн гэж айлдаж байсан. Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлав. 베드로가 예수님을 죽겠다고 얘기했을 때 За Есүс одоо Петр Есүсийг өгөх болно гэхэд 예수님 베드로에 대해서 얘기하셨어요. за Есүс Петрийн талаар хэлсэн. 네가 닭 2번 울기 전에 Чи дахиад 3 удаад онгохоос өмнө 나를 3번 부인하리라. намайг одоо дахиад онгохоос өмнө чи намайг 3-5 үгүйсгэн гэж. 베드로 뭐라고 했어요? Тэгээд Петр үглээ. 그럴 리 없다고. Гэхдээ яасан ч тийм зүйл 예수님 болохгүй. 나를 어떻게 보냐고. Есүс одоо та намайг яаж ингэж хийж болж гинөө? 그랬던 베드로가 어떻게 해요? Ингэж хийсэн Петр яасан гэж гинөө? 정말 3번 예수님을 부인합니다. За боддоор яг нь 3 удаа үгүйсгсэн гэж. 나쁜 사람 같죠. За дэндүү муу нэг юм шиг байгаад 자기가 다 용광에 따라갈 것 같이 하다가 өөрөө дэндүү ир зоригтой тийм үү өөрийг нь дагах юм шиг л байсан. 예수님 3번 부인했어요. Тэгтэл Есүсээ 3 удаа үгүйсгсэн гэж. 그런 베드로가 Ийм Петр 변했어요. өөрчлөгдсөн байна. 어떻게 변했어요? Яаж өөрчлөгдсөн бэ? 사도행전 4장을 보시면 Үйлс 4-өөс харъя. 사도행전 4장 Үйлс 4 7절로 4-7-оос 12절까지 12-т 같이 읽도록 하겠습니다. хамтуншаа. Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод ямар хүч ямар нэрээр та нар үүнийг үлдэнэ вэ гэж байцаав. Энэ үед Петр ариун сүнсээр дүүрч тэдэнд ард түмний заграгчид болон ахлагчид нараа бид уг өвчтэй хүнд сайн үйл гүйцснийхээ төлөө тэр хэрхэн эдгэрсний тухайд өнөөдөр байцаагдаж байгаа бол та нарын цовдлсон үгсдээс Бурхны амьлуулсан Назарын Есүс Христийн нэрээр энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо өрөөл зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтгвэ. Тэр бол байрлагч нь та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр Тэнгэрийн дор хүмүүнд ис өгөгдөв. 뭐라고 해요? За энэ дээр юу гэж байна вэ? 누가 얘기하는 거냐면 Хэн хэлсэн бэ гэхээр 베드로가 얘기한 겁니다. за Петр хэлсэн байгаа. 예전에는 Өмнө 사람들이 너 예수님 제자지. одоо чи бол Есүсийн шамийн одоо шамнырийнхаа нэг байна. 그때 뭐라고 했어요? Тэгэхний үглээ. 아니라고. Одоо үгүй 너 저 үгүй. 사람 모른다고. Би бол тэр үнийг мэдэхгүй байна. 부인했던 베드로예요. Тэгэж өгөөсгөжсэн Петр. 사람들이 눈을 의식하고 Хүмүүсийн одоо харцнаас яагаад 부인했던 사람입니다. өгөөсгөжсэн багтана. 지금 어떻게 해요? Тэгтэл одоо ямар болсон бэ нөө? 당당히 얘기합니다. Ир зоригтой хийж байгаа 12절 байна. 뭐라고 했어요? 12 дээр юу гэж байна вэ? 구원을 얻을 만한 다른 이름이 없다는 거예요. Өөр хинээч дотор аврал үгүй гэж байна. 예수님 외에는 Есүсээс өөр 구원을 얻을 만한 다른 이름이 없습니다. аврагдаж болох зүйл одоо хүмүүнд эсэ өгдөгөө гэж байгаа юм. 뭐라는 거예요? Юу гэсэн үг вэ? 예수를 믿으라는 거예요. Есүстэд итгэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. 예전에 많은 사람에서 부인했던 그가 Өөртөө тэргүй олон хүмүүсийн өмнө тиймээ түүнийг одоо үүсгэжсэн болвол 왜 이렇게 변화가 됐을까? яаж ийхүү өөрчлөгдсөн бах вэ? 많은 사람 앞에서 당당하게 얘기할 수 있는 이유가 뭘까요? Маш олон хүмүүсийн өмнө ийхүү ир зоригтой түүний тунхаглаж хийж байгаа зорилго нь байх нь 부활하신 дахин амьсан 예수님을 만났어요. Есүстэй уулзаж учирсан учраас. 요한복음 21장을 보시면 Явах 21
요한복음 21장 21-ийн 15절, 25, 16절, 21-ийн 15, 16, 17절까지. 17-절, 요한복음 21장 15절로 17절까지 Иохан 21-ийн 15-аас 17-절 같이 한번 읽도록 алсан бол 하겠습니다. хамт уншаа. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусгаад Есүс Симон Петрт Иохны Симоно чи намайг эднээс илүү хайрладгүй гэж асуухад тэр тиймээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түүнд хураануудын минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаага түүнд Иохны Симоно чи намайг хайрладгүй гэхэд тэр түүнд тиймээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түүнд хондийг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаага Иохны Симоно чи намайг хайрладгүй гэв. Чи намайг хайрладгүй гэж тэрээр гурамдаа асуусан учраас Петр гуниглав. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Танд хайртай минь та мэднэ гэв. Есүс түн хондийг минь тэжээ. 뭐라고 써 있어요? За энэ дээр үгүй нөө. 시몬 베드로야, Симоны Петра. 내가 이 사람보다 나를 더 사랑하느냐? Одоо Иохны Симоно чи намайг эднээс илүү хайрладгүй. 그리고 또 뭐라 그래요? Тэгсэн чи үгүй 내가 нөө. 나를 사랑하느냐? Чи намайг хайрладгүй. 세 번째도 뭐라 그래요? Одоо гурав удаа асуусан байна. 내가 나를 사랑하느냐? Чи намайг хайрладгүй. 베드로가 뭐라 그래요? Петр юу хариуллаа? 내가 주를 사랑하는지 주께서 아시나이다. Эзэн та одоо намайг өөрт чи хайртай мэднэ. 예수님 아시잖아요. Одоо Есүс эзэн та мэдэж 내가 байгаа 얼마나 зү. 사랑하는지 Би 아시지 않습니까? тань хэрэг хайртай маань та мэднэ үз. 부활하신 예수님은 Дахин ямаас Есүс 자기를 세 번 부인했던 베드로를 찾아오셨어요. өөрийг нь гурав удаа үсгэсэн Петр рүү ирсэн байна. 그리고 책망하신 게 아닙니다. Тэгээд зэмлсэн биш. 나 사랑하느냐? Намайг хайрладгүй. 정말 사랑하느냐? Үнэхээр их хайрладгүй 만나서 гэж уулзаад 그 사랑을 확인시켜줬어요. тэр бүх хайраа баталсан байна. 겁쟁이 베드로. Одоо тэр хүү аимхаа хачаад 사람들한테 부인했던 베드로가 хүмүүсийн өмнө түүнийг одоо үүсгэжсэн Петр. 당당히 얘기합니다. Тэгтэл эр зоригтой хэлж байна. 우리가 보고 들은 것을 전하지 않을 수 없다는 거예요. Бид нар харж сонсон зүйлээ тунхаглахгүй байхын аргагүй. 구원을 얻을 만한 다름을 준 적이 없다는 겁니다. Авардаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүнд байхгүй гэж байгаа. 왜요? Яагаад вэ? 부활하신 Дахин амьсан 예수님을 Есүсийг 다시 만났기 одоо 때문에. харсан буюу уулзсан учраас. 부활하신 예수님을 다시 만나면 Дахин амьсан Есүстэй уулзах юм бол 사람이 хүн 변화가 돼요. өөрчлөгддөг. 바울처럼. Паултай адилхан 자기 복음을 전하는 일에는 자기 생명을 바치는데 조금도 아깝지 않다고 얘기하죠. сайн мэдээний төлөө өөрийн амиа юмн чинээ бодлохгүй явж ирнэ гэсэн. 베드로는 어때요? За Петр яасан байна уу? 당당히 전하죠. Эр зоригтой тунгуулж байна. 부활은 Дахин амьлалт бол 우리에게 의미뿐만 아니라 биднэрт яг нь зүгээр нэг одоо утга 우리를 변화시킵니다. одоо бид нар зүгээр нэг юм үг мэт биш бидний боддоор өөрчилдөг байна. 그 부활하신 예수님은 어디 있을까? Тэрхүү дахин амьсан тэгвэл Есүс хаана байгаа вэ? 우리를 구원하신 그분은 어디 갔을까? Биднийг аварч өгсөн тэр нэг хаана байгаа вэ? 데살로니가서 5장을 보시면 1-р Тесалоник 5 데살로니가전서 5장 10절 5-ын 10 10절 찾으시면 같이 읽겠습니다. За 5-ын 10-ыг олсон бол хамт уншъя. Бид сэрүүж бай, унцсанч бай, өөртөө хамт амьд байхын тулд тэр бидний өмнөөс өгсөн юм. 예수께서 우리를 위하여 죽어서 뭐라고요? Есүс бидний өмнөөс өгсөн гэж байна. 우리를 하여금 함께 살게 하려고 하는 겁니다. Өгсөн шалтгаан юу гэхээр бидэнтэй хамт амьд байхын тулд 언제? хизээ 자든지 сэрүүж, 깨든지 унцсанч 뭐예요? юу ах вэ? 항상 함께 하시겠다는 거예요. Үргэлж хамт байхын тулд гэж байна. 우리를 위해서 죄를 위해서 죽으신 그분은 Бидний гин нүдийн төлөө өгсөн тэр нэг 장사되고 없어진 게 아니에요. оршуулгад дууссан биш. 살아나시고 Дахин амьлаа. 어떻게 있어요? Яасан бэ? 우리와 함께 있습니다. Биднэртэй хамт амьд байгаа. 베드로와 함께 하신 것처럼 Петртэй хамт байсантай адил 부활하신 예수님이 바울에게 보였던 것처럼 дахин амьсан Есүс Паулийн өмнө үзэгдсэнтэй адилхан 지금 우리와도 함께 하시려고 하는 거예요. одоо ч гэсэн биднэртэй хамт байж байгаа. 뭐예요? Энэ юу вэ? 그분은 Тэр нэг нь 우리와 함께 하시려고 우리를 биднэртэй 구원하셨고 хамт явахын тулд яг нь аварч өгсөн байна. 부활하셔서 Дахин амьлаад 우리와 지금 함께 있습니다. биднэртэй өдөө хүртэл одоо ч гэсэн 우리가 이 хамт байгаа. 사실을 믿고 산다면 Бид нар энэ үнэнгийг мэдэж итгэж амьдрч чадах юм бол 우리도 바울처럼 살 수 бид 있어요. нар ч гэсэн Паултай адилхан амьдрч 우리도 чадна. 베드로처럼 당당하게 살 수 있어요. Бид нар ч гэсэн Петртэй адилхан одоо эр зоригтой амьдрч чадна. 예수님의 부활은 Есүсийн дахин амьлалт бол 죽으심으로 끝난 게 아니에요. үхээд оршуулгадаа дуусчаагүй 살아나셨어요. дахин амьсан байгаа. 그리고 Тэгээд 우리와 бид нартэй 함께 хамтдаа 사시는 겁니다. амьд амьдрч байгаа. 우리가 이걸 잊지 않고 Бид нар үүнийг мартахгүйгээр 살았으면 좋겠습니다. амьдрасаа мэн гэсэж. 예수님의 부활은 Есүсийн дахин амьлалт бол 복음의 확실한 증거예요. одоо сайн мэдээний баттай баталгаа орж өгч 우리의 байгаа. 첫 번째는 의롭다는 거죠. Биднийг хиндэн үлээ нэгдүгээртэн бидний зөв тиймээ тооцож байгаа. 그리고 우리의 부활이기도 합니다. За зөвд болгосон буюу бидний бас дахин амьлалт болж 그리고 өгсөн. 하나님이
예수님의 말씀은 사실한 증거예요. Тэгээ Есүсийн үг бол одоо Бурхны үг буюу баттай гэдгийг баталж өгсөн байна. 그리고 그분은 Тэгээ тэр нэг 우리와 бид нартэй 함께 살려고 하십니다. хамт амьд байхыг хүсэж байгаа. 우리는 그런 삶을 살았으면 좋겠다. Бага буюу одоо бид нар ч гэсэн одоо түүнийг мэдэж итгэж амьдраасаа юм хүсэж байна. 자, 오늘 말씀 마치고 За өнөөдөр үг ингээд тусахыг 지도하도록 하겠습니다. хамтдаа залбирцгаая. 사랑과 은혜가 많으신 살아계신 하나님 아버지 감사합니다. Хайр нэгүслэр бэлхэн дүүрэн амьд оршимыг бурхаваа баярлаа. 우리의 모든 일을 담당하시고 Бидний бүхий л гэмнүүлийг аван 십자가에 돌아가셔서 загалмай дээр цуглагдаж 장사한 지 사흘 만에 다시 부활하셨습니다. оршуулгадсан 3 дахь өдрөө дахин амьсан билээ. 부활하시는 이유는 Дахин амьсан шалтгаан нь 우리를 의롭다 하시기 위해서 부활하셨고 биднийг зөв болгохын тулд дахин амьлаа. 또 하나님 예수님의 말씀이 사실한 것을 증명하시는 것이고 Мөн Есүсийн үг үнэн байсан гэдгийг баталж өгсөн. 또한 예수님의 부활은 우리의 부활인 것을 보여주는 것입니다. Мөн Есүсийн дахин амжилт бид бүхний ч гэсэн дахин амжилт гэдгийг баталж өгсөн байлаа. 그 부활을 믿고 우리가 구원받게 하신 것 감사를 드리고 Энэ дахин амжилтад итгэн бид бүхнийг аварж өгсөн талархаж байна. 부활하신 예수님을 만남으로 삶이 바뀌었던 바울처럼 Дахин амьдсан Есүстэй уулзнаад дамжуулан амьдралаа өөрчилсөн Паултай адилхан. 부활하신 예수님을 만나고 당당하게 증거하는 삶을 살았던 베드로처럼 Дахин амьдсан Есүстэй уулзсан тэр хоёр зөвхөн амьдарч байгаа Петртэй адил. 오늘도 우리와 함께 하시는 예수님을 믿고 Өнөөдөр ч гэсэн бид бүхэндээ хамт байгаа Есүстэй итгэн. 예수님을 증거하는 삶을 살 수 있게 되기를 원합니다. Есүсийг тунхагсан амьдралаар амьдрахыг хүсэж байна. 아이들과 교제하는 교사분들께 더욱더 지혜와 능력 더하셔서 Хүүхдүүдтэйгээ нөхөлтэй багш нарт маань нэггүй хаан хүчээр хангаж өгнө. 하나님의 지혜와 능력으로 교제하게 해주시기를 원합니다. Эсгээгээ хүүхдүүдтэй бурхны үгдээ мэрэгүү хаан хүчээр хамтдаа нөхөлж чадхаар тусаж өгнө. 이 시간도 함께 해주신 것 감사를 드리며 Энэ цагтаа хамт байж өгсөн тань талархан 예수님 이름으로 감사하며 기도드렸습니다. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. 감사합니다. За баярлалаа.